Одоо та нэг хаан банкны найдвартай үйлчлэгч юм байна шүү дээ. Ер нь бол тий. Тэгээд хаан банкн дээр очисон энэ хар дансаж яасан чинь бүх юм тулсан юм байна тий. Одоо энэ орлогонууд чинь одоо ингээл 800 мянга, 500 мянга, 600 мянга гэж. Тэгэл энэ чинь 250 10 мянга. Тий. 8 мянга гэдэргээл энэ чинь таа ч юм бол тий. Тэгээд сарсараар бичсэн юм байна бас тий. Жилээр нь сараар нь өдрөөр бичсэн юм уу тий. Тэгээ 600 мянга, 500 мянга, сая 500 мянга, 1500 гээл бүр бүгдийн өчтөй биш 10 мянга, 3 мянга гээл тий. Тий. Тэгээ сая 731 мянга эзэнтэй ууцтай ингээ бичээд эргээд эдэртэйгээ холбогдоод бас явд юм байна тий. Тэгвэл эдгээр шин байгаагүй шүү дээ. Тий. Тэгэхээр яг хоо ер нь бол манай Гвасрын ихчийн бол өрхийн үйлдвэрлэл бол одоо орлого бол айгүй сайтай юм байна. Тэгэхээр мэдээж орлогыг үзээд 5 төгрөгийн барьцаалаад зээл өгчий гэжсэн сүулдэ үйл хөдлөх нэхэд унангууд нь л та бас жоо хүндэрж яана л гэж манайд хандж байгаа юм байна шүү дээ тий. Тийм болохоор одоо тийм болохоор танаа банкны захирал хилжээс ярилцах нь байгаа. Ерөөсө хамгийн найдвартай зээлдэгч нар бол иргэд байд юм а гэжсэн. Тийм. Тэгэхээр иргэд бол өөрийнхөө нөгөө хэрэгцээнийхээ мөгөөсөн тавьчих юм байна л та. Машина, байраа, одоо ажлын байраа одоо юу л байдгийг тий. Тэгэхээр тэр хамгийн найдвартай зээлдэгч харилцагч нар бол иргэд байдаг учраас иргэдийг одоо бас хаан банк бол нэлээд сайн одоо харж үзэх байх гэж бодож байна. Мэдээж одоо Монгол улсын хэмжээнд хамгийн олон салбар нэгжтэй бас миний хувьд бол энэ сайн банк гэж бас боддоо шүү дээ. Аль болох нөгөө жижиг дунд үйлдвэрлэгч нар газар трейдер эрхлэгч нар мачтад ингээд зээл өгдөг. Тийм ийм банк чинь одоо тийм тэгэхээр тийм болохоор энэ банк Монгол хаан банк бол одоо бас мундаг л да. Тэгээ энэний араас чи хас банк орж иж байгаа юм. Бас хас банк чинь бас жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дотроос бүр эмгтэй бизнес жижиг дунд бизнес эрхлэгчдийг илүү дэмждэг. Тийм. Тэгээд одоо энэ жижиг бизнесээс өрхийн бизнес эрхлэгчдийн ихэнх нь эмгтэйчүүд шүү дээ. Тэгээд эмгтэйчүүдийг нь болохоор одоо хас банк дэмжих суурьтай ажилт юм байлээ. Тэгээд төрийн банк бас ялгаа байхгүй нэг хаан банк шиг олон салбартай. Одоо Монгол улсын хэмжээнд 500 гаруй салбартай учраас бас хурж ажилдаг. Ийм чухал банкуд бол одоо зээлэг бол нэлээ олгож байгаа юм шиг үлээ. Та тэгэхээр хаан банкнд хандсан юм чинь төрийн банкнд хандаад үз, хас банкнд хандаад үз тэ.